За үзэгчдээ та бүхний хамраг хэрэг Монгол хайрлын нэвтрүүлгийг хэлж байна. За бидний энэ удаагийн ярилцах сэдэв бол бас сонирхолтой сэдэв байгаа. Яагаад гэвэл бид Монгол улсын тусгаар тогтлын баталгаа, монголчуудын бахархал, дэлхийн ертөнцөөс гайхах, ялгах нэг онцлог бол монгол хэлээ гэдэг энэ асуудлыг бол бид мэддэг. За чихнүү чимэг болсон аялгау сайхан монгол хэл гэж байна. Тэгэхээр гайхамшигтай хэлээр бид бахардгаа. Гэхдээ бас энэ талаар үе цөөхөн ярьж явахгүй бол бас асуудал үүсч болзошгүй гэдгийг судлаач хэлж байгаа юм. Ингээд өндөр бид 3 эрхэм зочинтой ярилцах гэж байна. Ингээд зочтой энэ одоо миний баруун гарал суугаа хоног санилцуулъя. Монгол судлалын төв эрхлэгч, Монгол Улсын ардын багш Өнөр Баян, монгол хэлний одоо бас гайхамшигтай эрдэмтний нэг олон 100 гэж хэлэхгүй те шагнал үүсэн юм байгаа. Одоо бас над багшлж ирсэн миний багш. За энэ дараагийн хүн бол Монгол Улсын одоо их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Заяабаатар. За манай академич болд гэж хүн байгаа. Шинжлэх ухааны академийн хэлцгэл хүрээлэнгийн эрдэмтний ажилтан одоо их мундаг олон жилийн ялангуяа хэлний чиглэлээр ажилласан юм гайхалтай эрдэмтний хүмүүс байна. Тэгээд бидний ярилцах сэдвийг товчхон хэллээ. Ер нь зөвхөн Монгол судлал гэж ерөнхий малгай байна. А тэрэн дотор бол хэл одоо том байр суурь хийснээр юу гэж бодож байна заяа. Мэдээж тийм. Тэгэхээр үзэгчдийнхээ бас өнөр амгалан айлтгая. Юуны өмнөөс энэ чухал нэвтрүүлэгт өрсөнд баярлалаа. Монгол судлал бол өргөн хүрээтэй ойлголт. Монголчуудын хэл, соёл, түүх, угсаа гарал, за цаашлаад Монголын нийгэм улс төр эдийн засаг, эрх зүй гэдэг энэ Монголыг нийгэм хүмүүлгийн талаас нь хар судалж байгаа өргөн хүрээтэй ухтгуунд бол Монгол судлал орж байгаа. За нэг түүний дотор бол гарцаа авахгүй Монгол үндэстнийг бусад үндэстнээс ялгахын зэрэгцээ Монгол үндэстнийг хоорондоо нэгтгэж байхын хамгийн том илтгэр болсон монгол хэл бол Монгол судлалын түлхүүр тулгуур асуудлын нэг. За хэл. За одоо бол тагтаамжтай одоо энэ хэлтээр нь хэдэн оноос холбогдох хэлний асуудлаар судлаар олон жил болсон баг тий. Тий, сургууль төгсөөд л хэдэн оноо төрч одоо 1971 он. 71 он төгсөөд л одоо бидний чинь намын дугаарны нарийн бичгийн дараа нарын зөвлөгөөнөөр оруулж иж актив төвөөлдөг тийм актер чанга дуурыг тавьж ирсэн орж ирсэн л та. Тэгээ ороод бол хэл зохиолын хүрээлэнд орж яхад бол залуу эрдэм хэлгээний ажилчдыг халамжлан хүмүүжүүлэх гэдэг сайхан нэр байлаа шүү дээ. Тэрийгээр одоо хүн бүхэн тоо ярилдаг. Тэгээд би одоо Лувсан Дэнтэв гэдэг хүнд хойрлож очив. Тэгээ энэ Лувсан Дэнтэв гэдэг хүн бол 1953 онд Ленинградын их сургуулийн түүх судлалын анги төгссөн хүн байсан. Тийм учраас одоо намайг одоо дараа жилээс нь эхлээл одоо түүх судлалаар ажиллуулнаа чамайг гэд цаатанлууд агуулж явсан. Тэр цагаас хойш л одоо ингээл яг тэ түүх судлалаар баг зэрэг төрөгтэй одоо Монголд байгаад түүх хэл тэдний одоо бичиг үсэг шүү дээ. Тэгээд дараа нь бол яг бас янз бүрийн учир шалтгааны үүднээс одоо монгол хэл судлал руу бас зайлшгүй орох шаардлага гарсан. За өнөр багшийн байвал та олон жил багшилсан. Багшлаас илүү судалгааны хатлаар товчхон хэлвэл ямар вэ? За би өнөөдөр энэ монгол судлал, монгол хэл соёлын тухай бидэнтэй одоо уулзж байгаа явдалд их баяртай байна. Тэгээд би бол Монгол Улсын боловсролын их сургуулийн болтой адилхан 1971 онд боловсролын их сургуулийн монгол хэл уран зохиолын анги төгсөж тэнд багшаар ажилласнаас хойш өнөөдөр 47-8 жил болж байна да. Тэгээд энэ хугацаанд бол би монгол хэл соёлоо одоо багш бэлтгэх одоо үүсэд зориулахын зэрэгцээгээр ер нь багш хүний одоо нэг чухал тал бол юу гэдэг зэрэг бол сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээгээр эрдэм шинжилгээний ажлыг давхар хийдэг багш хүний том шалгуурын нэг л дээ. Тэгээд би бол 1971 оноос хойш монгол хэлний хичээл заахын зэрэгцээгээр орчин цагийн тэр үеийн л одоо багш нарынхаа одоо чиглүүлсэн заасан одоо энэ юуны дагуу орчин цагийн монгол хэлний үг зүй гэдэг хэл зүйн байгууллага гэдэг энэ сэдвээр голлон одоо эрдэм шинжилгээний ажил хийдэг. Тэгээд энэ одоо чиглэлээрээ бол бас сургалт судалгааны төвшөнд бол бас нэлээд гэдэг ном зохиол эрдэм шинжилгээний өгүүлэл илтгэл одоо ингэж бичиж одоо хүмүүсийн багш нарыг одоо бэлтгэхийн зэрэгцээгээр бол бүх нийтийн хэлний боловсролд бол бас анхаарч байгаа юм л одоо мэрэгжилтэн хүний нэг дээ. За баярлалаа. Энэ л оршил байлаа. Хамгийн гол нь одоо бидний ярих хамгийн гол чухал сэдэв болвол монгол хэлний дархлаа, монгол хэлний өнөөгийн нөхцөл байдал, бид нар барилгын тухай, уул уурхайн тухай байнга ярьдаг. А яг өөрийнхөө дархлаа ус хэлний тухай
миний хүүхд одоо яг ямар хэл сурж байна. Манай одоо ерөнхий боловсролын сургууль дээр байгаа уран зохиолын номонд ямар зохиол байна. Энэ талаар их баг ярьж байгаа юм шиг бас зарим хүмүүс яриад байх юм. Би бас үнэн болоо гэж бодож байгаа. Тэгээ таны хувьд одоохон олон жил хэл судалсан хувьд ер нь монгол хэлний хувьд одоо таны санаа зовж байгаа сэтгэл одоо бас нэг ингээд нэг анхаарал хандуулж гэсэн боддог ямар зүйл вэ? Ер нь одоо монгол хэлний тухай асуудлыг Монголын тэр үүсгүй төрийн одоо бүрэлдэхүүн нэг хэсэг болгож авч үздэг байсан юм байна лээ. Ер нь яг одоогийн бидэнд уламжилсан сурвалжаар хөөж үзэх юм бол 425 он шүү дээ, тийм ээ. Манай иргэний тэр үед одоо тавгаач гэж юм да, тэр одоо монгол хэлний эртний монгол хэлээр ярьдаг тийм аваг аймгийн өөрсдийнхээ хэлийг бичих тэмдэглэж эхэлсэн тухай түүхэн сурвалж байдгийг одоо манай дүүгчид Ахмад Эрдэмтэд зөндөө гарган тавьсан байт юм байна лээ. Тэгээд тэрнээс хойш үе үеийн монгол төрийн тэргүүнүүд юуны өмнө одоо монголоо бодохын зэрэгцээ монгол хэлний асуудлыг өөрийнхөө төрийн бодлогын бүрэлдэхүүнд авч үзсэн гэсэн ийм байт. За та бүхэн одоо сайн мэднэ Чингисийн үед ихтэл одоо тэр татаа тунгааг аваад одоо бичиг үсэг заалгасан ч үйдэг юм уу, Ховжаа хааны үед бол Багбаламыг залж бичиг үсэг зохиолгосон ч үйдэг юм уу, одоо ингээд түүхэрүүл их урт түүхээр нь л да. Ер нь тэр уламжил одоогийн Монгол төрч гэсэн мэлээ уламжлагдж байна уу да гэж би дотроо баяртай байдгийг. Яагаад вэ гэвэл одоо сүүлийн манай дөрвөн ерөнхийлөгч дөрвөлээ хэлний талаар анхаарч одоо тодорхой шийдвэр гаргаж байна л да. Тухайлбал Багбанд ерөнхийлөгч байх үедээ Монголын одоо үлгэр жишээгээр дэлхийн нийтээр бичиг үсэг тайлгдъя гэсэн хөдөлгөөн өрнүүлж нүүбөдөс илтгэл тавьж одоо тэгж талаастай ажил өрнүүлж байна. За дараа нь энэ хоёрын үед ч Элбэг дөржийн үед ч одоо Батлах ерөнхийлөгчийн үед ч гэсэн одоо энэ асуудлыг ярьж байна. Тэгэхдээ нэг зүйл бол байна. Одоо жишээлх юм бол одоо 9 сарын 1-нийг их хэлний баярын өдөр болгож байна тийм ээ. Эрдмийн баярын өдрийг их хэлний баяртай холбуулж байгаа их сайхан үйл явдал. За тэгээд тэр зарилгын одоо агуулгаас үзвэл энэ бол тасралтгүй их өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх ажил байна л да. Тэгээд зөвхөн зарилга гаргачих биш, энэ бодлогыг уламжилсан одоо хэрэгжүүлэх бус механизмуудын бас ажиллуулах талаар тийм сайн байх юм биш байгаа л гэж санаа зовж байна. Тунхаглын биш, баяр ёслолын биш тийм ээ. Баяр ёслолын биш. Авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэлний бодлогч нь бол хэлний бус одоо экстра лингвистик гэж юм л да. Өнөөдрийн мөчөвдрөө өмнө нийлж сайн хэрэгжиж. Тий. Өнөөдөр ихтэй ярилцж байгаа та бол монгол хэл бол сөнөх хэл биш ээ. Бас хөгжиж байгаа сайн залуу ер нь гайгүй хэл гэж хэлж ирсэн. Гэхдээ бид нар бас нэг алдаа байвал тэрийг ярьж ийж тийм ээ илүү одоо дараагийн алхам хийн штэ. Тэгэхээр та санаа зовж байгаа зүйл байна ер нь монгол хэлэнд. Гэхдээ одоо их хэлнийхээ төлөө одоо сэтгэл зөрхөө өгч санаа зовж байгаа их хэлний ирээдүйд одоо өөрийнхөө ухаан бодлыг одоо зориулж байгаа хүний хувьд бол санаа зовох. За их хэл минь одоо ариун дагшин байгаасаа гэж ингэж бодох хэн байх вэ? Тэгтээ зэрэг ер нь аливаа хэлний дархлаа гэдэг бол хэд хэдэн одоо их чухал дархлаа байдаг би бас түрүү ярьж байсан. Нэгдүгээрт бол хэрэглэгч олон байх хэрэгтэй. Энэ бол одоо маш чухал зүйл. Тийм байна. Зах зээлтэй байх хэрэгтэй одоо хэрэглэгч нь бол үүргээр нэг олон янзаар альж шээ олон үндэсний хэл, овгийн хэл гэдэг. Манай монгол хэл бол монгол үндэстний л одоо дархлааг хадгалж байгаа хэл. Тийм учраас бол нэгдүгээрт монгол хэл бол одоо хэрэглэгч олонтой байх хэрэгтэй, хэрэглэгч цөөрөх одоо тийм аюулаас бол хамгаалах хэрэгтэй. За яг уу Монгол улсад байгаа монголчуудын хувьд бол монгол хэлний дархлаа бол хэрэглэгчийн хувьд бол бас гайгүй байна. Монголчууд өсч байна. За харьд байгаа монголчуудын хувьд бол бас хэлний одоо дархлааны хувьд бол өөрийн үзэл бодлоо илэрхийлэх харьд байгаа монголчуудыг монгол хэлнээс гэлтэй нь одоо байлгах талаар бол бид зөвхөн одоо тэр харьд байгаа монголчуудад бидийг бас санаад авах хэрэгтэй. Энэ нэгдүгээр. Хоёрдугаарт нь бол хэлний дархлааг хадгалдаг их чухал зүйл бол бичгийн хэлтэй. Тэгэхээр бичгийн хэлтэй байна гэдэг бол хэлний дархлааг хадгалахаас гадна хэлний хөгжлийг одоо хурдан хөгжлийг бол бас сааруулж барьж байдаг юм их чухал зүйл. Бичгийн хэлний хувьд бол манайд бас анхаарал татмаар юмнууд их байна. Ялангуяа бичгийн хэлэнд бол гадны нөлөө, харь хэлний нөлөө их ороод ирэх юм. Харь хэлийг бол өөрийн хэлний одоо үнэлэмжээс их өндөр тавиад ирэхтэй зэрэг бол ялангуяа ярианы хэлэнд, залуучуудын хэлэнд харин харь хэлийг сурах нь бол их болоод
харь хэлийг одоо шүтгэх нь их болоод их хэлний одоо үнэлэмж бол харьцангуй доогуур байгаа ийм тал бол энэ ялангуяа нийт хэрэглэгчдийн дунд байгаа. Тийм ч учраас манай төр засаг монгол хэлний тухай хууль дээр бол журам түүргийг заасан. Журам түүрэг заана гэдэг бол ямар нэгэн одоо торгуул одоо юу гэдэг юм арга хэмжээ гэдэгээс илүү ёс суртахууны тал руу ёс суртахууны хувьд бол их хэлээ жинхэнэ монгол хэлээ монголоор навч үлдээ гэдэг ийм сэтгэл бол их байх хэрэгтэй. За сүүлийн үед зарим одоо энэ гадаад хэлний нөлөөнөөс болоод харь хэлний үг хэллэг харь хэлний одоо хэл зүүн байгуулалттай холбогдолтой юм бол монгол хэлний дотоод бүтц рүү их орж байгаа юм дутагдал байна. Энэ бол ялангуяа ярианы хэлэнд бол их түгээмэл болсон. Энийг бол хамгаалах хэрэгтэй гэж ингэж бодож байна. Одоо нэг за та Заяаватар залуу судлаач бас тий харьцангуй ийм эрдэмтэн хүн. Тэгээд яг сая хэллээ шүү дээ нэг ярианы хэлэнд гадны үг орж байгаа, бичгийн хэлэнд орж байгаа, одоо нэг сошиал ертөнцийн бичиж байгаа нэг бичлэгүүд байна шүү дээ. Энэ бүхэн бол залуучдын зөвхөн хэвийн үзэгдэл байгаа. Гэхдээ та судлаачийн хувьд ингээ харахад энэ ер нь зөв хандлага энийг яах хэрэгтэй юм. Ингээд яваад бах уу эсвэл яах вэ? За өнөөдөр Монгол бол дэлхийн ертөнцийн даяар аршлын нөлөөнд гадна орших ямар ч боломжгүй. Бид нэр энэ дэлхийн ертөнцийн улс оронтой харьцаатай байх хэвээр улс төр болоод соёлын энэ харилцаа бол биднээс үл хамааран мөнгөдөл байх зүйл. Гэлээгээд бид гаднаас орж байгаа гадны нөлөөтөл болгоныг үл анзааран өнгөрүүлээд тэр нь одоо бидний оюун сэтгэлээний дотоод аргалаа болсон хэл соёлын асуудалд тэр харьших, эрлэлзэж үзэгдэл бүр нутагшаад ирэх юм бол энэ бол их сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл үндэстэн өөрийн гэсэн тэр онцлогтой зүйлээ цаг ямагт сэрж мэдэрж явах явдал бол үндэстний оршихуйн дотоод аргалаа хамгийн чухал зүйл. Энийг л одоо харуулхад энэ хэлний хэрэглээнд гарч байгаа сөрөг хандлагатай зүйлүүд за зарим талаар үгийн сан за цаашлаад хэл зүүн бүтцээс орж ирж байгаа энэ зүйлүүдээр бол хэл судлаачдаас эхлээд иргэн бүр бол энд анхаарах хэрэгтэй. Юу гэхээр энэ зүйл давтамж нь ихсээд тоон ихсээд тэгээд тэрийг мэдрэх мэдрэмж Монгол үндэстэнд багасаад ирэх юм бол энэ аажимда яг хэлний оршихуйн дархлаанд бол асар сөрөг сүдрийг дагуулна гэж ингэж л үздэг. Гэхдээ харь үг болгоныг зүхэд ерөөсө харь үггүй хэл тас оргил байна гэд ингээд хит талын нэг талын түүшэл давтах юм бол бид бас яхан нэг талаараа инээдэмтэй байдалд орно. Тэнд нийтээр авч үздэг шалгуурууд байна. Хэрвээ тэр харь хэлийг их хэлэндээ орчуулан болох боломжтой. Тэрийг ганцхан бас нэг хэл судлаач хийчдэг зүйл биш. Тухайн орж ирж байгаа ойлголт ухтгунтай холбоотой холбогдох салбарын мэрэгчлэтнүүд. Тэгээд хэл судлаач мэрэгжлийн хүмүүс нь сууж агаад тэр ухтгууныхаа цаад үн чанарыг ойлгоод ярилцаад за энэ бол монгол хэлэнд ингээд болгочиход бол болох юм байна. Тэрийг батлаад хэрэгжүүлээд ингээд явдаг тогтолцоо руу бол орох ёстой. Ер нь сүүлийн үед харин тэр нэр томьёоны комисс гэж хуучин юу гаргаж ирээд тодорхой мэрэгжлийн салбарын үг хэлбүүдийг орчуул буулгаад ингээд явж байгаа гэдгийг бол бас би зөв хандлага гэж харж байгаа. Зөвхөн нөгөө талд нь их хэлдээ санаа зовнсон улсууд бас жаахан хит өөрийнхөө үзэл бодолд хөтлөгдөөд одоо ардын гарал зүй гэх юм уу ийм байдлаар эдгэвчлээд одоо олон улсын гэдэг системийн үг гэж нэрлэдэг байдаг, экзот үг гэж нэрлэдэг. Тийм үгсийг одоо монгол хэлээр шууд утгын харгалзалгүйгээр, ухтгууны харгалзалгүйгээр буулгаж байгаа явдал бол яг үнэндээ их хэлээ хамгаалж байгаа тийм ухаалаг шийдэл бол бас биш гэдгийг хэлэх ёстой. Тийм байна. Тийм байна. Академичийн хувьд одоо манай шинжилгээ ухааны академич их том байгууллага. Тэгээд яг одоо хэлээр дагнасан бүтц байна уу? Бага ер нь хуучин байсан юм уу? Ер нь бол шинжилгээ ухааны академийн бүтцэнд бол яг бүр содор бичгийн хүрээлэнгээс гээд ярих юм бол дун ухааны засаг гэдэг байсан л да. Сүүлд нь хэл бичиг судлах гэмнээ сүүлд нь хэл зохиолын хүрээлэн гээд хөгжиж явцсан юм бол байгаа. Зүгээр яг хуу сая сүүл баталсан хуулиар бол шинжилгээ ухааны академийн бүтцэд бол хэл шинжилгээний хүрээлэн байгуул гэсэн тийм залттай. Тэгээ харин одоо бол байгуулаагүй нь бас одоо бидний бурууч биш юм. Нэг үе одоо
сайхан бэлгийн засгийн газар шиг үл шийдлэх гэлөө. За тийм. Шийдлийн засгийн газрын үед чинь одоо бүр академик татан болгох тухай яриа хөөрэ гарч ирдэ шүү дээ. Юм хүрээлэн байгуулах тухай. Тэгээд тэр ярианд дарагдаад бол бас жаахан чимэг болцсон. А гэхдээ болоод шинэ ухааны академи хэл зохиолын хүрээлэнд хэл шинжилгээний сектор, хэрэглээний хэл шинжилгээний сектор гээд том секторууд бол ажиллаж байгаа. А зүгээр яг хөө энэ бүрэл түн одоо Монгол хэлний дархлаа саяны ярьдаг одоо нэр том юмыг тогтооход хангалттай хүчүү гэж асуувал жаахан арай өөр юм ярих хэрэгтэй болж байгаа. Дөрөв би одоо ярианд дурдсан манай одоо шийдвэр ерөнхийлөгч нарын гарсан зарлиг бол бас нэг жаахан хөршөндөө бууж өгөхгүй байна гэдэг л бол бас яг энэ шүү. Яг улс төрийн хүсэл зориг дээрээ байна. А тэр нь хэрэгжихтэй удаан байна гэж хэлж байна. Тэрийг дагсан үйлдэл хийх хэрэгтэй. Жишээлх юм бол одоо хэлний хуулийг сайхан хууль гарч ирдэ шүү. Хэлний хуулийн маань жинхэнэ эзэн одоо манай улсын ерөнхийлөгч шүү дээ, тийм ээ. Тэгээд тэрэнд байгаа одоо хэлний бодлогын үндэслэл гэдэг юм уу, ажлын албач гэдэг юм уу, тэр бүтцүүдээ одоо хэл зэрэг ажиллуулж байгаа яаж байгаа юм би бол одоо сайн харагдахгүй л байгаа юм. Яг одоо нэг үсгийн дүрмийн тол хийж байгаа нэгдсэн. Тэр бол нэлээд гайгүй явцтай байгаа л гэж сурагдуулсан. Ер нь одоо Монгол хэл нийгэмдээ хэр зэрэг үнэлэгдэж гэнэ гэдэг талаар манай өнөр баян сая их сайхан ярьлаа л да. Ер нь Монгол хэл нийгэмдээ үнэлэгдэж байгаа тэр үнэлэмж бол бас жаахан бага шүү дээ. Тийм болчиход байгаа юм. Энэ нь одоо янз бүрийн шалтгаантай л байгаа. Бүр өргөндлөөр яриад угаад нарийн яриул ер нь олон талаас бас анхаармаар юм байгаа. Тэгээ одоо өнөөдрийн багшийн хувьд та мэдж байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн талаар шүүмжлэлтэй хандж ил да. Монголын уран зохиолын одоо ариун баялаг сангаас хүүхдүүд юуг нь уншуулж ийн, юу нь болохгүй байна гэл ингээл. Тэгээ номонд орж байгаа тэр одоохон ямар зохиол унших хэрэгтэй юм тийм ээ. Ямар одоо өгүүлбэр байх хэрэгтэй гэдгийг хэн сонгох юм бол одоо манай эрдэмтэл багтай бодох юм. Тий, одоо ер нь бол 1990-ад оноос хойш бол хуучин социализмын үеийн одоо академик агуулгаас одоо бол хэрэглээний агуулга руу шилжиж байгаа энэ үед бол агуулга арга зүйд бол ерөнхий боловсролын сургууль төдийгүй ер нь бүх нийтийн их хэлний боловсролын агуулгад бол харьцангуй одоо өөрчлөлт гарч байгаа. Энэ хэрэглээр өгөө шилжиж байгаа одоо хэрэглээн дээр тулгуурласан одоо ийм юу агуулгыг бол бид одоо боловсруулаад тэр дагуу сурах хүчээд мэдээжийн хэрэг бол тэрэнд бол алдаа дутагдал бий. Тэгэхээр энэ ялангуяа хэрэглээний агуулга дотор их хэлний сургалтын агуулга дотор бол уран зохиол ялангуяа одоо Монголын уран зохиол үндэсний одоо уран зохиол сонгодог уран зохиол энийг бол одоо бид зарим одоо талаар бол хүмүүс уран зохиолын хичээлийн цаг багассан байна. Уран зохиол бол бас одоо хэрэглээний хувьд бол бас жоохон гадуурх өгдөө байна энэ гэсэн тийм юм гардаг л да. Тэгэхээр аль болохоор бол уран зохиолыг Монголын уран зохиол төдийгүй ер нь бол ерөнхий боловсролын их хэлний боловсрол уран зохиол шиг чухал боловсрол маш одоо алга шүү дээ. Тийм учраас бол агуулгад одоо ямар зохиолыг оруулах вэ, ямар одоо зохиолыг оруулахгүй вэ гэдгээ бол одоо боловсрол соёлын шинж ухааны яамны агуулгын арга зүйг одоо айсан хүмүүс тэрнийг одоо боловсруулж байгаа мэрэгжлийн хүмүүс бол энэ л шийдэж байгаа шүү дээ. Гэхдээ энд бол ер нь бол сүүлийн үед бол их хэлний боловсролын агуулгад бол уран зохиолын ялангуяа уран сайхны эхийн одоо тийм агуулга бол орж байгаа. Зүгээр одоо цаг хугацааны хувьд бол сүүлийн үед бол цаг баг байна энэ ер нь бол энэ хурдтай хөгжиж байгаа нийгэмд чинь бол цагаар хөөцөлдөхөөс илүү уран зохиолоо маш сайн заадаг арга зүйг хүнээр уншуулдаг арга зүйг их боловсронгуйлах шаардлагатай л гэж бид ингэж үзэж байгаа. Хондооч одоо та бол түр хэлсэн шүү дээ. Ярьж байгаа ертөнцид бол юмыг хориглох хэрэггүй. Тэрийг хүлээж авах хэрэгтэй. Гэхдээ хит хондооч явагдаад одоохон миний хэм зургийг уншаад хотын хөвгтөр нь ойлгох уу? За энэ баг хэрэггүй зарим хүн яриад байгаа. Тэр яах вэ байх хэрэгтэй юу? Эсвэл яах вэ? Яаж тайлбарлах вэ? Тэгэхээр одоо их хэлний сургалтанд мэдээж өмнөх үеэс жил их тусам хөтөлбөрийн өөрчлөлтийн шинжилтийн талаарч тэр заах арга зүй төрний уялдсан сургагчийн талаарч гэсэн актившил гарч байгаа гэдэг би хүлээж зөвшөөрдөг. Энэ улам л одоо шинжлэхдэх өөрчлөлтийг сайжруулахын төлөө багш наранж ажиллаж байна. Тэр хариуцж байгаа хүрээлэн боловсролын хүрээлэн чинь идэвхтэй ажиллаж байна. За гэвч нэг суурьаар нь харахад нэг зүгээр онцгой анхаарах юм биднэрт байгаа. Өнөөдөр их хэлийг зааж байна, уран зохиолыг зааж байна. Гэхдээ хэдийн ямар насны хүнд ямар уран зохиолыг заах юм бэ?
тэр уран зохиолын шүлэг зохиолч нь тухайн хүүхдийнхаа зорилттой бүлгийнхаа нас идэхэн онцлогт тохирч байгаа юм. Манай зохиолчд нүгүүдэ тэр зориулсан бүлгийнхаа нас идэхэн онцлогийг, үгийн сангийн мэдрэмжийг, чадамжийг, өгүүлбэрийнх нь хүлээн авах тэр урт интернетээр хэр ажиллаж судалж зохиолоо бичдэг юм бэ. Өөрөөр хэлбэл зохиолыг бол судалгааны үндэстэй бичдэг байх энэ зарчим бол одоо үндсэндээ олон улсын зарчим байна. Түүнээс онгод юу энэ төр бол нөлөөтэй байх. Бидний мэдээж хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ялангуяа тэр сурах бичигт оруулж байгаа зохиол бүтээл гэдэг бол маш том шалгуурыг давж орох хэрэгтэй. Өнөөдөр 7-8 настай хүүхдэд нэг зохиол өгөөд эхнийх нь өгүүлбэр нь 20 үгтэй байж явах юм бол 8 настай хүүхд эхнээс нь нэг 4-5-ыг яаж яхаал тэгэл шууд орхино. Яг гэвэл тэр хүүхдийн хүлээн авах чадамжинд тийм урттай өгүүлбэр боломжгүй. Тэгэхээр бид зохиолыгч тэр сонгож оруулах тэр сурах бичигт оруулж байгаа их хэрэглэгдэхүүнийг үнэхээр өндөр шалгууртай маш хатуу болцолтой нөхцөлийг тавьж байж магадгүй цаашид энэ хэд хүчийн сургалтанд оруулах уран зохиолын материалыг тодорхой болцол шалгуур тавьж тусгаалan бичүүлдэг ийм хандлага руу орохгүй бол яг өнөөдөр байж байгаа их зохиолуудыг одоо манай өндөр огш мэдэнтэй бид нар сурах хүчгийн тэр яг тэгэхээр хамгийн том зовлон нэг их сонгох гэж махаа идэх. Нөгөө за агуулга нь болоод байдаг. Тийм ээ? Агуулга нь хүүхдэд зориулсан нэг сэдв сонгоцсон байна болж байна. Гэтэл нөгөө үгийн сангийн ерөнхий бүрэлдэхүүн цаана нь өгүүлбэрийн бүтэц зохион байгуулалт нь зөвхөн нөгөө зохиолч өөрийнхөө чадамжаар л шууд хүүхдэд зориулсан нэг агуулга, хүүхдэд зориулсан нэг сэдв сонгоо бичиж байгаа. Энд асуудал байна. Гол асуудлыг би бол энд л байна гэж харж ингэж хэлдэг. Түүнээс биш энэ сурах бичиг сургалтын хөтөлбөрлөө орж ингээ шүүмжээж байгаа бас олон нийтийн чим судлаачдаас бас тиймэрхүү гардаг. Тэн дээр бол нэг нөгөөдөө би үүнийг харин эргээр харах хэрэгтэй шүү. Энд оролцож энэ хөтөлбөрийг босруулахад би сууж ягаад баг одоо тэндээс ажлын дийлэхгүй, ачааллын дийлэхгүй одоо өндөр огш интерес баг зүгтаад явсан хүний нэг нь бий байгаа. Яагаад тэгэхээр маш их ажиллагаатай. Гэтэл бид нар өөрсдөө тэр хүмүүсийн босруулсан хөтөлбөрөөс ингэж босруулах нь илүү байна гэдэг хувилбарыг гаргаад тавьж чадахгүй. Түүндээс мэрэгжлийн судлаач байгаа хувь нэмрийг оруулж чадахгүй бол ядахта зүгтгүй байх хэрэгтэй л гэж би боддог. Монгол соёл, Монгол одоо амьдрал, Монгол хэлгээд ярихаар бид нар бол бас жоохон манай ялангуяа салбарынхан бол дараахан ч хүмүүс юм тийм ээ. Ингээд олон жил бас жоохон дуугаа явцсан юм шиг байна. Гэтэл нөгөө зах зээлийн хөөгөөд амьдрал хөөгөө тийм ээ. Одоо мөнгөний төлөө, бизнесийн төлөө, гадны соёлын төлөө ууггүй зүтгэсээр гоныг харсан чинь хүүхдийн зохиол бичдэг хүн баг байхгүй болсон шүү дээ. Одоо хүүхдийн сурах хүчгээр яг одооний хүүхд зориулсан тийм зохиол бичдэг зохиолч байна уу? Та байна уу тань дарагч юм. За та байдаг л үү дээ. Тийм байгаад байгаа үсэхгүй гэхдээ бол одоо энэ монгол хэлний сургалт юу монгол хэлний энэ онгт бол сургалтаасаа болж байгаа юм биш миний бодлоо. Тэгүн тий. Сургалт байгаад байгаа. Систем байж байгаа. Систем нь байна юу нь байна. Ганцхан одоо жишээлх юм бол одоо би түрүү хэлсэн шүү дээ нөгөө механизм гэж. Одоо хэдний хуулинд ч юм байна шүү дээ. Одоо ийм хөвтөйгээр ингэж шалгалт авна шүү. Одоо шалгалт яаж авч байгаа? Одоо сүлд үнэлгээгүй шүү дээ. Ингээд үнэлгээгүй. Унсан хүүхэд дараагийн шалгалтанд ороод явчихдаг. Тэгээ ийм шалгалт гэж байдаг юм уу? Гэх мэтээр одоо ийм механизмууд нь их муу ажиллаж байна гэж би хэлэх гээд байгаа юм. Тэрнээс одоо дунд сургууль зааж байгаа багш муудаа ч юм уу сурах хүчгийн одоо яг нарийн юм бол байгаа л агуулгын хувьд манай эрдэмтдийн дуу хоолой хүчтэй байгаад олон нийт хүлээн зөвшөөрөөд тэр энийг илүү үйлдэлээгээ тийм үү? Тэгээд урамшуулад ингэ явахгүй бол бид нар барилга байшингийн тухай, төмөр сумын тухай, нүүрсний тухай, алтны тухай, зэсний тухай яриад байдаг. Хилнийхаа тухай, энийг дархлааны тухай, энийг заадаг хүний тухай, бичдэг хүний тухай ерөөсөө нэг л тийм. Нэг л яах вэ? Одоо жишээлүүд ингэж шүү дээ. Одоо та нар сайн мэдж байгаа дөө. Одоо дэлхийн аварга одоо Бац цэг билүү? Чөлөөт үгийн за Төвшин баяр. Анхны багш нь хэм бэ? Би Дэмрийн багш. Хэн зугууланд авчирсан гэдэг одоо сурталчилж байна. Тэгж аа. За ардын багш өнөр үеийн багангийн багш юм бэ гэж сурталчилж байна уу даа. Оо эн чинь л одоо иймэрхүү юмнаас ч болоод би жаахан
тэр нийгэмд үнэлэх үнэлэмж тааруу гэдэг. Энийг л одоо ярих цаг болохгүй бол цагийг бол одоо ярих хэрэгтэй баг юм. За монгол хэлний сургалттай холбогдолтой байдаг нэг нэмэлт нэг тайлбар хийж. Тэгэхээр монгол хэлний сургалтын төлөөр одоо түрүүн манай Саябатар болд хоёр бол ерөөсөө л одоо сургалтын агуулган дотроо хайхаас гадна түрүүчийн одоо таны асуудал өнөөдөр яг хүүхдийн уран зохиолыг хүүхдийн сэтгэхүйгээр бичиж байгаа зохиолч бол үнэндээ алга болсон. Тийм учраас бол хүүхдийнх нь нас сэтгэхгүй онцлог тохирсон зохиол хайна гэдэг бол одоо уурхаагаас атгатай адилхан зүйл шүү дээ. Тийм учраас зарим хүмүүс бол сургуульч гэж байгаа хүмүүс бол их амархан ажил хийж яана гэж боддог. Үнэндээ бол тэрнийг одоо заагаад олж байгаа юм нь бол таарах ч таарахгүй. тархины бисас шиг юм шүү дээ гэж байгаа. Нөгөө талаар бол би бас нэг зүйл ярихад бол энэ их хэлний сургалт судалгаанд нэг анхаармаар зүйл бол ялангуяа одоо энэ агуулгын юм арга зүйн одоо энэ гарсан шинжил өөрчлөлт бол их тогтвортой байхгүй бол 4 жил болоод нэг агуулгыг өөрчилдөг. Арга зүйг нь өөрчилдөг. Тэгээд одоо ингэхтэй зэрэг бол ялангуяа боловсролын үр дүн бол 10 жилийн дараа гардаг тийм үр дүн байхгүй юу? Тийм учраас бол боловсрлоор бол энэ агуулгаар их тоглох хэрэг бол маш хортой. За ер нь бол яг ахиц байна. Одоо их хэлний боловсрол бол зүгээр их хэлний боловсрол бол хоёр шаттай зүйл шүү дээ. Нэг нь бол энгийн хүн болгон мэддэг одоо жишээл зөв бичиж чинь нэг үгийг зөв бичиж чинь буруу бичиж чинь энэ бол их хэлний боловсролын хамгийн гол асуудалч бас биш шүү. Тийм шүү дээ. Яг уг чанартай бол их хэлээ зөв хэрэгжилж гэнэ үү? Ярих бичиг унших сонсох төвшөнд бол хүн зөв хэрэгжилж гэнэ үү? Гэдгийг нь бол хүн болгон шүүж чаддаг учраас нэг үг зөв бичих гэнэ үү буруу бичиж гэнэ үү гэдэг дээр одоо тэр өнгөн юм руу хүн болгон их оролцдог учраас их хэлний сургалтын үндэс нь бол унаад байна л да. Тэр цааталт нь бол түрүү одоо яг энэ болд хэллээ. Одоо 1913 оноос эхлээд ерөнхий боловсролын сургалт өгсөж байгаа бүх хүүхдээс их хэлний шалгалт авчих. Ерөнхий шалгалт. Гэтэл тэрнийг үнэлэмжгүй болгочихсон. Зүгээр л одоо үнэлэмжгүй болгочихсон учраас тийм учраас бол босоо оноотой болох хэрэгтэй. Тэгвэл хүн болгон бас нэг одоо тэгээд шалгалтынх нь агуулга бол хүний хэрэглээнд тохирсон байх хэрэгтэй гэдэг ийм хоёр юмыг сайн зохицуулж яаж одоо энийг боловсронгуй болохгүй бол их хэлний одоо энэ боловс энэ талаар бол одоо харин ёстой бид бол ярьж юмар их сайхан одоо сэдв байна. Ер нь бол улс орны одоо зүгээр яг манай энэ доор бичиг гарч байгаа одоо тусгаар тогтлын нэг нь бол монгол хэл юм а гэж. Асал улс улдагдаг шүү дээ. За хэлтэй байх хэрэгтэй нөгөө талига зуны нөрж байгаа гой шилгүй шүү дээ. Хэлгэл мал уургатай бол гэж хэлийг бол маш өндөр тавьж байгаа. Хэл бол харилцааны одоо үндсэн оршин тогтнохын одоо их сур болж байна. Тэгэхээр үр хүүхдэд энийг уламжлах, зөв ойлгуулах. Тэгэхээр сургуулаас эхлэх. За сургуулаас эхлэхийн тулд сайн багштай байх тийм ээ. Сургуучгиндээ гоё сонголт хийх. Энэ л одоо их хүнд асуудал юм уу гэж сүүлийн үед хүмүүс шүүмжлээд байгаа. Их олон юм бол холбогдоод байгаа юм. Жишээлх юм бол одоо бид бүгдээрээ мэдчихэж шүү дээ. Одоо сургалт зааж байна. Одоо гэтэл хотын сургуулийн хүүхэд нэг ангид хэдүүлээд сурч байна. 50-60-уулаад сурч. Тэр хүүхэд одоо бага ангийн одоо мэдвэл зөх их хэлний мэдлэг тэр багш тэр зэгт өгч чадахгүй. Хоёрт одоо миний нэг санаа зовдөг юм бол яг хөдөө сая багш нарын асуудлыг мэдээд хурц ширүү ярьлаа. Одоо тогтвортой сурах хүчиг өвчсөн хүнд. Яагаад одоо профессор зол өгч болдгоо юм бэ? Жишээлх юм бол одоо ганцхан хүн авсныг би их сайн мэдчихэ. Манай цэндгууч нэг сурах хүчийг төлөв сурахад авдаг шүү дээ. Нэг уучийн үед. Хамаагүй л тэрний шиг одоо монгол хэлний сайн доктортой сурах хүчийг өвчсөн хүнд одоо тэрний сурах янз бүрийн урамшуул байхгүй. Гэх мэтэр үндэмжийн талаас нь гэх мэдээ ярил л одоо маш чухал юу байгаа. Энэ дэр би үнэхээр одоо эмзэглэж явдаг. Хамгийн нэгдүгээр одоо манай хоёр багш маань тэр их хэлний босго шалгалтын тухай ярьлаа. Үнэлгээгүй юм гэдэг бол өөрөө цаанаа үн цэнэгүй сэтгэлгээг бий болгож байдаг. Бараг шалгалт өгчөөд тэр ямар оноо авсан чинь хамаагүй гэсэн ийм шалгалтыг бий болгож байсан дөрвөл шалгалтгүй байх нь монгол хэлний үнд зүйлийг бараг унахгүй байх байсан. Тийм учраас нин даруй одоо жинхэнэ төрийн тэргүүний тэр зарилгын дараачийн биелэлтийн нэг асуудал бол их хэлнийхээ шалгалтын босго оноог давсан хүн дараагийн болцол шалгалтанд ордог байдаг. Энэ тогтолцоог нин даруй хөвшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаард би өмнө нэг чухал шуунаа чи тий. Хоёрдугаар төрийн ордонд их хэлний дархлаатай холбоотой нэг илтгэл тавиад тэн дээр энэ сүүлийн үед
хэлний энэ мөхлийн зэрэглэгээ дэлхийн ЮНЕСКО-гоос гаргасан зэрэглэл энэ төр байна л да. Тэр үүднээс шалгуурыг тогтоох юм бол Монгол үндэсний хэл бол ерөөсөө тэр мөхөх гэдэг зэрэглэлийн эмзэг юунд орохгүй. Тэр талаар бол санаа зовох хэрэггүй. Гэхдээ асуудал байна уу гэвэл байна. Гол нь нийгмийн сэтгэлгээнд их хэлээ ялангуяа залуу үед үнгүүдүүлэх энэ хандлага бол асар өргөжөж байна, асар хурдцаа явж байна. Тэрний нөлөөлөл дотор хамгийн аюултай нь эцэг эхчүүд нөлөөлж байна. Зүгээр би инженеэр одоо тав хүн бодоход эцэг эхчүүд хүүхдэд даалгавар хэлэхдээ даалгавраа эренбэлэхэд хамгийн сүүлд нь хөх юм монгол хэл байна багтдаг. Өөрөөр хэлбэл тийм тоогоо англи хэлээ хятад хэлээ хий. Тэгээ тэр хойх нь бол юуг нь орч. Бараг нөгөө хүүхд нь монгол хэлээр бариад авч явах юм бол гүй чи англи хэлээ хийлдэ гэдэг. Тэгэхээр энэ бол аюултай. Энэ үндэсний мэдрэмжийн тэр өөрийн үнд зүйл нь ингэж хойно тавилаад ирэх юм бол энэ хоошоо газар авах тусмаа энэ бол маш имзэг. Тийм болохоор би одоо дараагийн эргэлэгч одоо энэ эргэлэгчийн дараагийн юм шиг дараагийн юм шиг одоогийн эргэлэгчийн энэ хэлний бодлогын дараагийн алхам бол юу байх хэвээр вэ гэхээр их хэлний олимпиад гэж байна. Энэ олимпиадыг эргэлэгч ивэлтэй авах гэж байна. Зөвхөн энэ олимпиадыг. Энэ олимпиадыг ивэлтэй аваад маш өндөр шагнал урамшуултаа. Тэгээд төрүүлсэн тэр хүүхдээ бүр ерөнхийдөө шагналыг хардуулдаг. Яагаад үндэсний бүхэд энэ залуучууд бүх болгон хүүхд өрөхөөр бүх болно гэж яагаад байна? Тэр чинь яг үндэ үнэлэмжтэй байна шүү дээ. Жодогийн нааданд төрүүлсэн хүн яаж байгаа вэ? Тэр жодогийн дэлхийн аврал яаж вэ? Их хэлний олимпиадад төрүүлсэн хүүхдэд одоо юу байдаг үлээ тийм ээ? Тэгэхээр одоо би их баярлж байна. Монгол хэл бичгийн улсын олимпиад зохион болохоор оны дарга би одоо 20 жил хийж байна. Нэрээ энэ бол нэр үнэлэмжтэй шууд холбоотой зүйл байхгүй юу? Гэхдээ төрүүлээ тэгээ яах юм те? Хоёрдугаарт бол энэ их хэлний үнэлэмжээс гадна бүх нийтийн их хэлэндээ тавьдаг ийм одоо сэтгэлгээ өөрөөр хэлбэл журам дүүрэг гэдэг миний төрөнгөлсөн тийм. Яаж торгуудах бол яах бол гэхээсээ илүү Монгол үндэсний хэлээр би их хэлээ яаж хамгаалах ёстой гэдэг тийм сэтгэлгээ хүнд үүсэх ёстой байхгүй. Би саяхан нэг одоо Улаанбаатарын гудамжаар явж байгаад нэг байгууллага дээр ороод танах энэ хаяга нэг одоо Монгол болгоод гэж. Нэг хөдөөний хүн хаягийг гаргахгүй надаас асуусан байхгүй. Тэглэм зэрэг үгүй эн чинь манай эрхийн асуудал шүү дээ. Ямар хэлж миний урдаас гэж байгаа шүү. Тэглэр Монгол улсад байгаад ядаж л одоо энэ байгууллагын одоо эзэд хаяга нэг монголоор монголын манайхын Монгол ямээс хийчихсэн байхгүй юу. Тэгэхээр энэ бол юутай холбоотой вэ гэдэг нь бас л их хэлний үнэлэмжтэй холбоотой. Үнэн. Хааны байгаа мэдхгүй шүү дээ. Бид чинь одоо гадаадд явж байгаа Монголд байна. Хүмүүс их шүүмжилтэй тэгсэн мөртлөө янзлчдаг. Ийм зүйл их байна. Одоо дархлаа энэ юмтай холбогдуулж одоо би нэг хоёр юм одоо хөндөж ярий. Би өөрөө дотроо бодож явдаг юм л да. Нэгд одоо хүнсний аюулгүй байдлыг гэдэг одоо гэдэг юм уу тэргүүний тариалан одоо маргаж зөндөө зөвлөгөө хамтаа хийж штэ тийм ээ. Гэтэл бол их хэлний асуудлаар бүх хэлний мэрэгчлэлтэй цуглуулж байгаа нэг яриад бичсэн. Сумдаа ингээд оргоод одоо бас яхаа юм болж магадгүй. Нэгдүгээрт одоо ийм нэг хиймээр. За их чухал юм. Хоёрдугаарт бол одоо юу их хэлний талаарх одоо тэр хуулинд бол одоо шүүх мөх гэдэг янз бүрийн биелдэд оргон барьна гэдэг. Тэрийг одоо хэрэгжүүлдэг газар гэж хаавах. Мэргэжлийн хяналтын газар хянахгүй байна уу? Би яг наадах хэлэх гэдэг. Мэргэжлийн хяналтын газар улсын байцаагч ажиллана. Лангуун дээр байгаа бараа хянаад байдаг. Хянаад байдаг. Яг хэлний асуудал дээр ямар хяналт байхгүй. Ямар хяналт байхгүй. Одоо жишээлх юм бол одоо нэг буруу найруулгатай ч юм уу буруу этгээд үг мөгүүд бол за зүгээр уучлаарай мөнгөтөр чи сэтгүүлч юм учраас яхаа хэмзгэлж магадгүй. Сони хөвлөөр дорнод харж штэ тийм ээ. Тэр чинь бол хэн тарах вэ? Сая хэллээ шүү нэрвш. Тийм их асуудал шүү. Би англиараа өвчнө монголоор өвчнө ямар хамаа гэж шүү. Тэр чинь буруу. Буруугаар. Тийм учраас одоо тэр мэрэгжлийн хяналтын газар одоо хэлний байцаагчдыг оруулаад яадаг юм бол. Харин одоо зөвхөн манай энэ хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж байна. Ерөнхийлөгчийн дэргэд байдаг. Тэр бол харин сүүлийн үед бол энэ хуулийн дагуу бол бас зохих хэмжээний юм хийгээл байна. Газар дээр их бүтэхгүй байгаа маа. Тэр ажил байна. Хаяг хурал хийж байгаа. Тийм учраас бол энэ хэлний мэрэгжилтнээс гадна энэ бүх нийтийн юунд их хэлний журам дүүргийн тухай тархинд нь одоо юу суулгах юм бэ? Тийм ингээд хуучин бол одоо ингэж юм байна шүү дээ. Одоо геологийн явнаас нэг бичиг урахад зэдэн бол дараа бол алдаатай басаад тараас үгүй броос бол. Одоо тэгдэг юм байна уу? Харин тийм ээ. Гэх мэтэл одоо сая нэг төрийн саяхан авлаа шүү дээ. Одоо нэг цасмын санчир тэгээ тэрний нэвтрүүлгүүдийг харж хахад монголоор ярьж чадахгүй. Тэгээ нүдэн бүлцээ ярих гээд оролдоод байгаа юм тий. Одоо өр монголч вэ, бурайч вэ, халимгч вэ.
Тэгээд тэр бол нөгөө үндснийхээ баялагийг гээцсэн байна тий. Ярьж чадахгүй. Сэтгэж чадахгүй. Бичиж чадахгүй. Тэгээд тэр хүн бол харахад Монгол царайтай мөртөө. Тэгээд яах вэ? Энэ чинь аюултай биш. Эхлээ Монгол хүн одоо ингэ байна. Хэлний мөхлийн зэрэглэл гэж гаргажээ. Энэ мөхлийн зэрэглэл дотор хэлийг мөхөхөд хамгийн том нөлөөтэй юу бол хэлийг тээгч. Өөрөөр хэлбэл тэр хэлээр харилцагч байхгүй. За тэрэн дээр хамгийн дархлаатай зүйл бол хүн амын тоо тухайн хэлээр ярьж үндэстний тоо хэдий ч их байна. Тэр аюул бол хэдий ч хол байна. Гэтэл бид хідүүлээ байлаа. Одоо бол бидэнд байгаа нэг том дархлаа юу гэхээр монгол хэл бол үндсэн хуулиндаа монгол хэл төрийн албан ёсны хэл заасан байдаг. Нийтийн харилцаанд монгол хэл байгаатай. Аюул биднээс хол байна. Гэхдээ нэг маш эмзэг зүйл байгаа. Тэр бол юу вэ гэхээр цөөн харилцагчтай үндэсний хэлэнд хамгийн аюултай зүйлийг бол юу гэхээр хос хэл гэж үздэг. Хос хэл гэж. Хос хэл гэдгийг дагаад юу вэ гэхээр одоо энэ бүхий л одоо уучлаарай танаа телевизийн нэрээс авахгүйдаад яг манайхны нэг ийм нийтлэг нэг ийм энэ бол нэг тийм бас нэг жаахан дөрөө бороо үеийн нэг юу вэ штэ хүчтэй дагдаг 13 дугаар зуунд бол бидийг дагдаг байсан шиг байгаа юм тийм ээ. Одоо 21 дугаар зуунд баах Оросыг дагсан. Одоо Англиг дагаад одоо удахгүй хятадын мод босго орж ирж байна тийм ээ. Барууныг дагч. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр зүгээр бид анзаарахгүй байгаа юм шиг мөртлөө энэ цаанаа өөрөө маш том харангийн дагуулж байгаа. Харангийн дэлдэж байгаа. Одоо бид нар өвөр Монголын олон хүүхдүүдийг мэднэ. Аав ээж нь монгол судлаач. Одоо хэл судлаач. Хүүхэд нь хэл байхгүй. Тэгээд тэр аав ээж бол асар их санаа зовж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө энэ бол яг хэлний тэр текстээр хамгийн эмзэг үзүүлдэг. Хэлээр ярилцагчд нь хамгийн залуу ярилцагч нь өндөр настай байдаг. Өөрөөр хэлбэл тэр өндөр настай залуу ярилцагч амьдралын жамаар мөнгө хүсийг үзүүлэхэд дараагийн залуу юунд хэлний текст биш болсон байдаг. Монгол хүн мөн үү? Мөн. Тэгэл хөрхи ангалцсан нэг одоо яаж монголоор нөгөө илэрхийлэх боломж нь байхгүй. Монгол хүн гэдгийг илэрхийлэх ерөөсөө identity гэж нэг ойлголт бол юу гэхээр хамгийн түрүүнд би өөр үндэстнээс ялгаатай бидний харилцдаг хэл гэдэг юм хамгийн тулгуур. Бид бас өөр үндэстнээс ялгаатай бидний нэг ийм соёл байна гэдгийг дараагийн илтгэмж бол. Тэгээд энэ илтгэвэр нь байхгүй болчих юм бол тэнд 1000 хөгжилтэй байгаад 1000 хүчтэй байгаад мөнгөтэй байгаад тийм 1000 мөнгөтэй байгаад хүчрхэг байгаад тэнд бол танд үндэстэн гэдгийг чинь илтгэх илтгэвэр алга байна гэдэг л хариултанд байна. Тийм. Яг нэмээд. Тийм. За тэр харьд байгаа монгол угсаатан бол үнэндээ бол одоо тэр бол одоо их том үндэсний дотор байгаа жижиг цөөн тод үндэстэн бол хэлээ мөхөх аюулд бол маш ойрхон. Тэрнээс гадна би зүгээр боддیں۔ Зарим хүн дургу байдیں۔ Монгол хэлэн дотор Монгол улсад байгаа энэ одоо улсад байгаа Монгол улсын иргэд дотор байгаа монгол хэлний хэл аюулгүйний өнгө төрхийг устгах болохгүй. Ягаад гэвэл зэрэг энэ хэлний дархлааны нэг чухал зүйл. Ягаад гэвэл зэрэг бол халах аюулгүй, ойрд аюулгүй, одоо дөрвөд бүрээд одоо энэ аюулгуудны халах руу ингээл ойртуулаад нэг аюулгүйн ингээд уусгаад байхтай зэрэг бол тэрнтэй хамт тэр соёл, тэр ард түмний одоо өөрөөр хэлбэл тийм юм устдаг учраас өнөө нэг найрал хөгжим ямар байдаг вэ? Олон өнгө найрал хөгжим шиг байвал хэл өөрийнхөө дархлааг бас сайн хадгалдаг бас нэг чухал юм зүйл шүү. Энэ бол одоо түрүүчийн Заяаватрын хэлдэг юм дээр одоо их актер сэдв хүндэд орчлоо л да биднээс. Ер нь монголчууд бол түүхэндээ ер нь за одоо Чингисийн үед гээл да одоо бүр. Одоо хэдв. Гүрний үед за. За тэг. Хятад хэд байсан? Орос хэд байсан? Бидний хөршүүд хэд байсан? Бид хэдүүл байсан. Яагаад бид тэр их одоо тэрнээс өмнөх одоо ингээд янз бүрийн манжи үе юм игээд ингээд янз бүрийн юм ярьж штэ. Тэгээд өнөөдөр бол бид бас нэг хоёр хэлтэй болцсонгүй, хас хэлтэй болцсонгүй одоо бас нэг хэлний зөв бодлого явц юм уу да гэж харагдаад байна штэ. Тэгээд ингэж сайхан үрчилсэн юмыг өнөөдөр 21-р зуунд бид одоо янз бүрийн юмд одоо тэр давлгаан даяарчны үнцний шалтгаан хэдээд ингээд яахгүй их хариуцлагагүй л үе байна уу даа гэж бодсон. Тэгээ ийм үед бол хэлний засаглал, төрийн хэлний бодлого,
тэр бодлогыг дагсан дэмжлэг гэдэг байгаа шүү дээ. Та хүн цаа ярьж энийг байнга ярьж одоо энд ойлгуулахгүй одоо ер нь баян мөнгөтэй хөрөнгөтэй левел хэл бол хамаагүй гэж үздэг хүмүүс их олон болсон шүү. Ялангуяа одоо энэ те бизнес юм хийж байгаа хүмүүс мөнгө төр шиг одоо ингээд энэ телевизээр одоо ийм юм бол ер нь хүмүүст их хүрчих хэрэгтэй байгаа юм л. уг нь бол Уг нь тэгж хөргөдөг одоо би одоо телевизээр гараа тэрийг сурчтэй гэдэг ингээд цаг бас баг байдаг. Ер нь бол ийм санаачлага бол ялангуяа энэ дотроос бүр ялангуяа одоо ингээд монгол хэлний мөхлийн одоо тухайч гэдэг юм уу монголчуудын одоо монгол угсаатны өнөөдрийн хэлний ямар ийм асуудлаар хүмүүст бол бас хөргөж явах хэрэгтэй юм. Тийм учраас баяртай байна л да. одоо их тодорхой сэдвээр. Одоо бид гур наримчлаад ярил л да. Тэрний яриад Одоо сургуулийн хэлж гэдэг юм бизнес зөвхөн сургуулийн асуудал ярьж болно. бизнесийн орчин дах хэлж гэдэг юм уу? Тэгээд бид нар одоо нэг төрийн хэлж гэдэг юм уу? За үндэсний хэвлэл бол одоо ингээд бас монгол хэл бас тийм мөхтэй тулааг баг. Ер нь тулааг. Одоо хан та тэр хэлээ сайн солигдохоор нь солигддог гэж. Би одоо хан багтаа нөгөө шаруугаан цагаанлагоор би бичих сурсан хүн тийм. Маш гоё цагаанлаг байсан шүү дээ. тийм шүү дээ. Тэгээ одоо дараа нь энэ болохгүй гэж үзсэн юм уу? Ямар нэг болохгүй байсан юм билгүй. Тэгээ цагаанлагаа солигдсон. Одоо би ингээд сүүлийн цагаанлагаа харахаар нэг л бас хэцүү харагдаад байдаг байхгүй. Энэ одоо юу вэ? Юу уламжлал уу? Одоо эсвэл шинжилэл үү? Тэгээ одоо тэгэл шинчилгэл гэж оролдоод байгаа. Оролдоод байгаа. Буруу юм руу Муутгаад байна тийм. ингээд оновчтой орохгүй байгаатай оролдолтой байна. Одоо бас нэг төгс яадгийн би одоо миний зээ охин одоо нэгдүгээр ангид та Та цагаанлагыг харж байгаа биз? харж байна. Тий. Хаан суудалд аав юм нь шивгнэж хайрлсан нэр. Хатан заяат ээжим нь бөвөөлж өсгсөн нэр чиг шиг. За тэгээ хаан суудалд аав гэхээр тэр 6 настай хүүхдүүд би юу гэж ойлгохгүй. Яг одоо нэгдүгээр ангийн номон дотор байна. Гэх мэтээр одоо бас зас залруулах юм байлгүй яах вэ? Ер нь нийгмийн одоо сүүлийн 30 жил чинь бид нар нэг нээлттэй чөлөөт байдал. Аливаа юм бол гэрэлтэй сүүдэрт хоёр талтай. Тийм давуу тал байна. Хурд байх. Бид нар одоо энэ чөлөөт ардсан тогтолцооны давуу талыг бид нар одоо яриад барахгүй. Дагуулсан нэг сүүдэртэй тал нь юу гэхээр үнэхээр хүн болгоныг их мэдгэж болох гэсэн. Хүн болгоныг чадахгүйгээ чаддаг мэт аашилдаг ийм одоо хязгааргүй төвшөрлийг бидэнд авчирсан. Тэр тусмаа яг бид бол нүүдэлчин энэ соёлоос үлдээсэн нэг зүйл бол бид харьцангуй монголчууд их өөртөө бусад үндэснээс давуугт их итгэлтэй мүү гэж би одоо хардаг. Монгол хүн бол өөртөө их итгэлтэй. Тэгээд ирэхээр бол ер нь ямар юу байсан чаднаа л гэж хэлдэг. Энэ нэг сүүдэр бол юу гэхээр ерөөсөө тэр цагаан толгой гэдэг зүйлийг өсөг үчингээс сурах талаас харах юм бол жижиг юм шиг харагдаж болно. Гэхдээ арга зүй талаас бол шилдэг арга зүй гэж байна. Сонгодог арга зүй гэж байна. Би болчихсон тийм. Бүр тогтсон. Тэгэхээр тэрний хажууд нь 10 хөлбөр гаргаад хэрэггүй. Магадгүй таны хэлсэн шаруугаан тэр цагаан толгойн сурах зургийг өөрчлөө. Тэр юу үнэхээр одоо зундг байсан бол тэр чинь хим хэмжээ гэж батлаа тогтооход ингээд ерөөсө тэр зурлаг бол ийм байна. Тэгсэн чинь одоо дээр юу сонсуудад юу 40 гэдэн энэ цагаан толгойн ном бүтээлүүд гарсан байна гинэ. Одоо манай төрийн хэлний зөвлөлөөс ажлын албанаас судалгаа хийсэн чинь. Тэгсэн чинь нэг үсгийн талаар одоо хэдэн янзын юу та А бичин гэхээр одоо хэдэн янзын зурлагын тэгэхээр чи хүүхдэд төөрөлдөн шүү дээ. Төөрөлдөн. Тэгээ тэнд нь бүр одоо 10 хэд дараалсан ийм зурлагаар бичин ч гинэ. Тэгээд энд бид нэр өнгөрсөн юм руугаа дандаа тийм хоцрогдсон бүдүүлэг гэж хараад тас огтлж айлгүйж байгаа цаг бүхнийг ухаалаг шимжүүлж явах бол тийм ч одоо бас хөгжлийн зөв хандлага бол биш. Энэ дээр би түрүү нэг бүр зайлшгүй хэлье гэж бодож байгаа юм. Сүүлийн үед манайхны одоо олон нийтийг их дагуулж байгаа өөрсдөө гүн ухаантан гинүү, философч гинүү, нийгмийн хамгийн сэхээлэг давхаргын түүчээ гинүү тодорхойлсон хүмүүс дотор түүх рүүгээ нүлэмж байгаа. Тийм ээ? Түүхээ үүсгэж байгаа ийм үг өгүүлбэр бол нэг ус удаа гарах боллоо. 13 дугаар зуунд одоо бид нар эргээд 13 дугаар зууныг ярихаар болилдоо 21 дугаар зуунд одоо юун тэр гэтэл хамгийн 13 дугаар зууны тэр баатарлаг үеийн түүхийг бидэнд үлдээсэн хамгийн том гавьяа юу вэ гэж 21 дугаар зуунд энэ хэдхэн монголчуудыг монголоор нь авчрах тэр үндэстний бахаргалт мэдрэмжийг монгол үндэстэнд суулгаж өгсөн байхгүй юу? Монгол үндэстэн чинь 13 дугаар зуунд ийм байсан гэдэг тэр сэтгэлгээний мэдрэмж Манж хятадын тэр 200 300 жилдэн ч арилаагүй. Тэр Оросын 70 жилдэн ч арилаагүй. Харин сүүлийн 30 гаруй жил яах гэдэг нэг асуудал бол асуултын тэмдэг. Тэгэхээр үндэстний энэ мэдрэмжийг сэхээрүүлж ухааруулж
байх явдал ялангуяа тэр хамаа намаагүй бурж өнгөрсөн үеилүүгээ үлмэгчдэд бол бас ярих цагийн хязгаарыг ялангуяа олон чөлөө телевизүүд маань нэр өгөөдөө жоохон хязгаарладаг байгаасаа гэж нэр өгөөдөө боддог тий. Нэг цаг үеийн шалгуураар нөгөө цаг үеийг шалгаж ерөөсөө болохгүй. Жишээлбэл одоо социализмын үеийн шалгуур гэдэг бол өөр шалгуур. Өөр л байсан тий. Нийгмийн шалгуур өөр шүү тий. Гэтэл өнөөдрийн одоо цаг үеийн шалгуураар социализмын үеийг шөөмжлээд одоо тэр үеийн хүмүүс бүдүүлэг байсан, тэр үеийн хүмүүс цаазын давцан дээр явж тавиал тийм. Тэр цаг үеийнхэн шалгуураар хүнийг бол үнэлэх ёстой. Энэ дүүх бол өөрөө тийм. Тийм учраас энэ Заяабаатарын хэлдэг яг үнэн байхгүй. Тэр цаг үеийн шалгуураар энэ цаг үеийн шалгуурыг харж байгаа тэрийг шалгаж байдаг. Тэр нь муу байсан, энэ муу байсан. Одоо өнөр юм шиг нэг юм харагдаад хүмүүс үжил бодлоо илэрхийлэх боломж асар их боллоо. Нийгмийн сүлжээгээр л уртаа юм а бичиж чинь. Хүн болон тэгэхээр одоо ингэж явж байгаа танк хүлэгч гэдэг юм. Одоо юу гэдэг ууртай хүнж гэдэг юм. Ийм одоо бүлэг үүсээд тийм ээ спорт хэмжигч гэдэг. Тэгэхээр монгол хэлээ дэмждэг. Монголоор сайхан ярьдаг хүмүүс ингээд хэсэг залуус гоё биз дээ тий. Тэгээ дэмждэг. Хамгийн сайхан яруу тансаг одоо өгүүлбэрийн бүтцтэй өгүүлбэрийг гаргаж бичдэг. Тэрийг бахархдаг, зохиолоос гаргадаг. Тэгээ дараагийн нэвтрүүл магадгүй одоо бид залуучуудаас ус өгрий тийм ээ. Хамтраад ярих шүү дээ. Та нар юу нь болохгүй нэлийг авч явах. Юу нь хүндрэлтэй байна гэдэг. Та хүн үнэхээр гоё зүйл ярьлаа шүү дээ. Бол тогтоомж тэгээ та ер нь одоо хууль хэрэгжээсэй л гэж бодож байгаа юм. Монгол хэлний хууль сайхан хууль байна. Монгол хэлний хууль хэрэгжээсэй тэрийг хэрэгжүүлэх одоо механизмуудыг бүтц юуг одоо гэсэн зөв болгож ажилуулсаасай гэж үзэж байна. Хоёрдугаарт одоо нийгмээр ер нь тэр монгол хэлний үнэмж муудаад байгаа чинь бол бид одоо их орондоо яаж хандаж ийн үү? Тэр хандлага маань их хэлээр илрээд байгаа. Хамгийн одоо сэтгэл зүрхэнд байдаг юм руугаа халдаад тэгээд тийм учраас одоо хэл яриагаа соёлоо ингэж өндөр төргөж яваа. За их баярлалаа. Нэвтрүүлд оролцсон. Ингээд одоо та бас нэвтрүүлгийн төгсгөлд хандаж ялангуяа одоо залуу үедээ хандаж монгол хэлийг нь яах вэ? Яаж та бүхэн текст өгнө? Зүгээр одоо миний ахмадтай хүний хувьд одоо олон жил их хэл эрдэм соёлынхаа төлөө зүтгэж яваа хүний хувьд бол үнэхээр Монголын ард түмэн үндэстний Монгол үндэстний оршин тогтнохныг баталгаа гэдгийг зүгээр нэг үгээр биш сэтгэл зүрхээрээ энэ монгол хэлээ хайрлаж монгол хэлээ зөв сайхан одоо ярьдаг, бичдэг, уншдаг, сонсдог, нийгмийн хэрэглээний ямар ч орчин дотор их хэлээрээ сайхан бичдэг, уншдаг, ярьдаг, харилцааны өндөр соёлд бол их хэлээ түг шиг авч яваасаа л гэж би ингэж үзэж байна. Маш гоё. За. Их хэл гэдэг бол оршихуйн дархлаа. За бид дэлхийн ертөнцийн нэг эдис улсны хувьд гадаад хэл соёлыг сурах ёстой. Тэр бол гадаад хэл соёл бол бидний аж төрхийн дархлаа. Илүү сайхан амьдрах тийм ээ. Илүү нүдэ нээх энэ бол сурах ёстой, мэдэх ёстой зүйл. Гэхдээ оршихуйн дархлааныхаа эрхэм болсон оюун сэтгэлгээний тусгаар тогтнолын баталгаа болсон их хэлнийхээ үнэлэмжийг харь хэлний аж төрхийн дархлааны доогуур тавиад асуудалд ханддаг ийм нэг гинэн цаг үеийн төр өвдлөөсөө хэн бүхэн салаасаа Монголд орших, Монгол үндэстэн өөрийн гэсэн мэдрэмжээ тээж мөнхөд оршихын тулгуур болсон их хэлээ эрхмэлдэг байгаасаа энэ бол хэдхэн хэл судлаачдын амьдрах арга биш шүү гэдгийг л ухаараасаа гэж. За маш гоё байна. За их дамжигөр төгсгий. За би ч одоо энэ хоёр маань их сайхан ерөөл шиг их сайхан юм хэлжлээ би одоо тэгж чадах нь юу. Ер нь бол их хэлдэ одоо их хэлдэ яаж эзэмшиж байгаагаар тэр хүний одоо их оронч иргэнлэг чанар илэрнэ л гэж одоо сууднууд хэлсэн байт юм байна лээ. Би энэ үгийг л тавьчих да. За их баярлалаа. Энэ сэдв бол мөнхийн сэдв байх ёстой гэж бодож байна. Та бүхэн ингээд сайхан залуучуудаа, оюутнуудаа тий судлаачтай авчираа манай энэ төрөл оролцуулж байгаараа бид бүхэн та бүхэн нээлттэй байх бол ягаад гэвэл энэ өнөөдөр хүмүүсийн ярьж байгаас бас нэг яахан онцгийн усан жоохон ирээдүг харах ёстой асуудлын нэг бол яахрахгүй монгол хэл гэж ингэж бодож байгаа. Гадаад хэлийг үүсгэх хэрэггүй л дээ. Гэхдээ бид нар бол аялгау сайхан монгол хэлээ авч үлдэх нь бол монгол үндэсний оршин тогтноо үнэсэ гэж. За ингээд монголоо хайрлая. Баярлалаа. Баярлалаа. За.